12 пүүдэр аимшигын яриа. Бусдаас ялгарх юмгүй 9 давхар байрны хамгийн дээд давхарт нэгэн ээж 8 настай охинтойгоо юугарч дутхгүй аз жаргалтайгаар аж төрдөг байлаа. Ээж болох бүсгүй охиныг айл нэлэх байхад нь л энэ байранд нүүж ирэн суурьшжээ. Гэвч тэр айлын хөршүүд ер нь ойр хавийнхны ч гэлдэггүй. Ээж охин хоёрыг таньдаг бүхий л хүмүүс тэднээс чирэгдэг байлаа. Ялангуяа ээжээс нь. Уг нь бол охины ээж үнэхээр ямар ч ирээнүүдийг булааж сэтгэлийг ховсдом үдсгэлэн төгөлдөр агаад сайхан ажил төрөлтэй ухаалаг бүсгүй. Даанч нэг гэмн нөхөр тогтдоггүй. Тэрээр бүхэлдээ 8 ирээнүүр үзжээ. Хамгийн хажиргалтай нь суусан нөхөр болгоно нь дандаа л үлмэдэгдэх шалтгаанаар алга болдог байлаа. Цагдаагийнхан тасаг тасгаараа хичнээн ирэл сурал болоод ямар ч улмар олж чадахгүй явсаар хэрэг хаагдана. Энэ л тэр бүсгүйгээс айх ганц шалтгаан. Ийм л нэг бүсгүй охины хамт тэр байранд амьдардаг ажээ. Бүсгүй 7 хоногийн 5 өдөр нь төрийн албанд ажилладаг бөгөөд Бямбгарагт хаашаа ч юм яваад загаас хүнсийн цуглуулад ирлээ гэсээр зөндөө их мах авчирдаг байлаа. Ер нь тэднийх зөвхөн махаар л хоол хийж иддэг. Ээжийнх нь хийж өгсөн хоол ер бусын амттай байдаг байлаа. Энэ бол тийм нэгэн Бямбгарагийн түүх юм.